Улсын хурлын дарга энх болоод улсын хурлын гишүүн Дэмбэрэл Төв банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн нислийг өнөөдөр өргөн барьлаа. Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Тэр нь бол Төв банкыг илүү хүчтэй болгох, Төв банкны мөнгөний бодлого, Төв банкны үндсэн зорилго, чиг үүргүүд, мөн одоо мөнгөний бодлогыг яаж тодорхойлдог тэр институцийн бүтэц, мөн улс орон одоо санхүүгийн хүнд байдалд орлого, санхүүгийн хүндрэлтэй байдлаа сэргийлэх тэр институц буюу санхүүгийн доктортой байдлын зөвлөл. Энэ бүх асуудлуудыг олон улсын туршлагын үндсэн дээр 21 30 Төв банкны туршлагыг харгалзаад нэлээд өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтөө сая өргөн барьлаа. Өөрөөр хэлбэл одоо Төв банкны бодлогын зүйл Төв банкны бие даасан хараа тус байдлыг хангах нь чухал. Өнөөдөр жишээлбэл одоо валютын ханш ингээд хэлбэлцжүүлэхэд энэ валютын ханшинд оролцогчид өөрөөр санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн оролцогчид ямар чиг үүрэгтэй ямар одоо тийм ээ ямар байдлаар оролцохыг гэдгийг бас зааж өгч. Ингэж одоо тийм одоо юу гэдэг валютын зах зээлийн доктортой байдлыг хамтын хүчин чармаалтаар хангана. Энийг бол ганцхан нэг Төв банкыг интервенц хүлээгээд байхыг хүлээдэг тийм бодлогын асуудал биш. Энэ бол өөрөө бодлого учраас. Гэхдээ энэ валютын ханшийн бодлого нь өөрөө Төв банкны үндсэн зорилго буюу инфляцийг доктортой байлгах буюу үнийг доктортой байлгах энэ зорилтод хангах хэрэгтэй. Энийг хийдэг энэ талаас нь чиглүүлж ярьдаг байгууллага нь одоо 7-9 хүнтэй бодлогын зөвлөл байна. Дээр нь нөгөө санхүүгийн доктортой байдлын зөвлөл гэж одоо Төв банкны хуулинд бол байгаа. Гэхдээ энэ маань өөрөө ганцхан 2-3 өгүүлбэр байгаа. Тэгвэл санхүүгийн доктортой байдлын зөвлөл тухайлбал одоо сангийн яам, Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо эднээс яаж ажиллахыг, ямар байдлаар одоо ажиллахыг гэдгийг хуульчилж өгч байгаа. Ингэсний үр дүнд бол энэ улс орны санхүүгийн байдлын төлөө хүлээх хамтын хариуцлага үүснэ. Тэгээд хамтын ажиллагааны уялдаа нэлээд сайн болно. Мэдээллийн илүү өргөн хоорондоо шеэрлдэг ийм доктортой орчин үүснэ. Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд Монгол банкны чиг үүргийг тодорхой тусгаагүй зөвхөн үйл ажиллагааг хэсэгчлэн тусгасныг өөрчлөн Монгол банкны чиг үүргийг шинээр нэмж оруулжээ. Орчин үеийн Төв банкны чиг үүрэг хандлага хоорондын уялдаа, субординацийг судлан системжилж өгснөөр мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хангах чиглэлээр Монгол банкнаас хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа сайжирч тодорхой системтэй болохын зэрэгцээ Монгол банкнаас засгийн газартай хамтран ажиллах чиглэл нь тодорхой болж үйл ажиллагааных нь хоорондын харилцаа уялдаа холбоо бүрэн хангагдана гэж үзжээ.